One Piece-ийн түүхэнд 100 жилийн орон зай бий. Үүнийг Void Century гэдэг. Энэ бол World Government-ээс зориуд устгасан түүхэн үннийг агуулсан 100 жил юм. Тухайн үед Great Kingdom гэж нэрлэгддэг асар хүчтэй улс байсан. Дэлхийг өөрчилж чадах хүчтэй. Тэдний үлдээсэн 3 аимшигт зүйл бол эсний зэвсгүүд юм. Плутон, Посейдон, Уранус 3. Плутон бол ардлыг устгах хэмжээний устгалын хөлөг. Посейдон бол далайн хаадыг захирах хүч юм. Уранус бол одоогоор бүрэн нууц хэвээр байгаа билээ. Дэлхийн засгийн газар энэ бүхнийг нуугдаж Poneglyph бичгийг бүрэн хориглож судлаачдыг шатаасан. Охараа бол үүний нэг жишээ юм. Nico Robin л энэ нууц бичээсийг уншиж чаддаг гарын ганц хүн билээ. Тэр бол Void Century-гийн үннийг атгсан гол зангилаа юм. Эсний зэвсгүүд үнэн хэрэгтээ дэлхийн сүрлийг авчрах хүч чадалтай билээ. Void Century One Piece-ийн хамгийн гүн нууцуудын нэг, үнэн ил гарах цаг улам бүр ойртож байна.